Одоо энэ хэрэг дотор явж байгаа улсууд мэдж байгаа онц хүнд зарим нь нийслэл, зарим нь харьяалагдаад, зарим нь дүүрэгт харьяалагдаад байгаа. Яагаад тэгж харьяалагдаж байгаа вэ? Хүнд хөнгөнөөсөө бишээ нөгөө юунаасаа шалтгаалж байгаа. Бага насны байх юм бол 14-өөс доош байх юм бол нийслэл рүү, тэрнээс дээш байх юм бол насан дээш байх юм бол дүүрэгтэй харьяалагдаад байна. Ингээд харьяалууд бас ийм өөр байгаа шүү. За юу. За бид нар ингээд анх хэрэг өгөхөд нэг мөрдөгч авч байгаа шүү дээ. Хуучин бол хэрэг хүртэгч гэсэн одоо мөрдөгч гэдэг байгаа. За тэр мөрдөгч маань ер нь юу хийдэг? Ямар эрхтэй субъект юм бэ? Энд байцаан шийдэх ажиллагаанд тэгэхээр хэрэг хүртгэлийн хэргийг одоо нээн. За эрүүгийн хэрэг үүсгэж ялагдагчаар татах саналыг бол прокурорт гаргана. Хууль заасны дагуу с ิจ гтнийг баривчлан, гэрч хохирогч иргэний нэхэмжлэг дуудан гэрүүлж мэдүүлэг авна, шинжээж томилно, даслан сэргийлэх арга хэмжээний талаар санал хүсэлтээ гаргах нь мөрдөгч маань ийм хэрэгтэй байх нэ. За прокурор гэж хүн маань ямар үүрэг оролцоотой оролцох вэ? Хэрэг хүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд бүхэлд нь хяналт тавина. Хэрэг хүртэгчдэр байна уу, мөрдөгчдэр байна уу, хэн дээр байх нь хамаахгүй. Бүхэлд нь хяналт тавиад төрийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсноо. За мөн прокурор маань энэ хэрэг хүртгэлтийн хэргийг нээх хэрэгтэй юм байна, хаах хэрэгтэй юм байна, эрүүгийн хэрэг үүсгэж ялагдагчаар татах хэрэгтэй юм байна, татхаас татгалзах хэрэгтэй юм байна, ялагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болгох, мөрдөн байцаагчдыг төдгөлзүүлэх, сэргээх, эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох, нэгтгэх, тусгаарлах гэсэн. За энэ дээр прокурор энэ дээр юу яриа? Хуучин бол хэрэг хүртгэлтийн эрүүгийн хэрэг үүсээд хэрэг хүртгэлтийн хэрэг гэж явж байгаад тэгээ мөрдөн байцаалт гэдэг ус 15 оны энэ хуулиар болохоор хамгийн эхнээс нь хэрэг хүртгэлтийн хэрэг нээгээд нээх үгүй юу гэдгээ шийтгэж бас 5 хоног. Тэгээ хэрэг хүртгэлтийн хэрэгээ нээн. За энэ нээсэн хэрэг хүртгэлтийн хэрэг нээцэн явж байгаад прокурор руугаа шилжүүлдэг. Ялагдагчаар татах уу, татахгүй юу гэдэг бас саналаа хургуулахын тулд. Тэгэхээр прокурор тэр 5 хоногийн хугацаанд авагдсан материалд үнсэгдээд ялагдагчаар татаж болох байна. Эсвэл татхаас татгалзаад нэмэлт мөрдөн байцаалтанд одоо буцааж болох нь. За ялагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах. Одоо нөгөө инх очрын хэрэг дээр 4 настай хүүхдийн хэрэг дээр бид нар явж байгаа. Эхлээд 11-7 буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэсэн зүйл ангаар хэрэг хүртгэлтийн хэрэг нээсэн. Одоо хэрэг прокурорт очсон байгаа. Очсон байгаа шалтгаан нь юу вэ гэвэл хэрэг хүртгэлтийн хэрэг нээгээд яагаад хурдхан шиг ялагдагчаар татах гээд байгааг гэвэл ялагдагчаар татах тогтоол үйлдчихэж тэр хүнийг баривчлах боломж нь бүрдэж байгаа байхгүй. Тэгээ тэр хүнийг баривчлах боломжийг бүрдүүлэхийн тулд хэрэг хүртгэлтийн хэрэг нээсэн. Тэгвэл 11-7-оор яагаад тэгэхээр тухайн үед шүүх хэмжээний дүгнэлт нь гараагүй байсан. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхээр. За ингээд ялагдагчаар татаад явж байхад одоо тухайн хүмүүсээсээ мэдүүлэг авцсан, шүүх хэмжээний дүгнэлт гараад ирсэн, шинжээ шимжээ байцаацсан. Тэгэнгүүт нөгөө хүүхдийн бид хүнд гэмтэл учирсан гэдэг юм маань тодорхой болоод ирэнгүүт хүнд гэмтэл учруулсан гэдэг зүйл ангаар зүйлчлэхийн тулд одоо нөгөө ялагдагчаар татах тогтоолдоо нэмэлт өөрчлөлт оруулахаар прокурор руу хэрэгээ явуулсан байгаа. Ийм шатанда явж байгаа жишээний. За эсвэл хүчингүй болгож болно ялагдагчаар татгсан тогтоолыг энэ хэргийг шалгаж явах явцад энэ хүн одоо гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдохгүй байвал за төдөлзүүлж болох нь ямар тохиолдолд төдөлзүүлэх вэ гэхээр одоо нөгөө хүн маань оргон зайлсан ч юм уу зурцсан эсвэл өвчтөйч болсон гэдэг юм уу те. За ийм байжгаад тухайн хүн маань эргээд баригдсан тохиолдолд хэрэгээ сэргээж болох нь байна. Хэргийг хэрэгсэхгүй болгож болох нь байна. За иймэрхүү ажиллагаануудыг хийх нэ. За энэ гэрч хохирогчийн аюулгүй байдлыг хангах талаар гаргасан хүсэлтийг бас шийдвэрлэх нь байна. За хойшлуулшгүйгээс бусад тохиолдолд с ิจ гтнийг баривчлах саналыг шүүхэд хөргүүлэх, баривчлах ажиллагаа явуулахыг мөрдөгчд даалгах. За одоо манай нөгөө хэрэг хүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа нөгөө Бямбаа шүүгч 48 хоног баривчлагцсан гэлээ 48 цаг. Тэ. Тэгэхээр энэ нөгөө хэрэг хүртгэлт мөрдөн байцаалтч нарын авж байгаа арга хэмжээ прокурорын зөвшөөрлгүй, шүүхийн зөвшөөрлгүйгээр нэн тэргуунд хамгийн түрүүнд авж байгаа арга хэмжээ энэ 48 цагийн баривчлах үйл ажиллагаа байгаа. Баривчилчаад хойшлуулшгүй одоо ажлын бус цагаар амралтын өдөр таарсан энэ өдрүүдэд баривчилчаад энэ санал юугаа болохоор прокурор руу хөргүүлдэг. Ингээд энийг бол шүүх рүү хөргүүлэх ийм ажиллагаа явуулдаг нэ. За хэрэг хүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагааг прокурор маань сунгад юм байна. Даслан сэргийлэх арга хэмжээг авах, өөрчлөх, хүчингүй болгох. За оролцогчийн өсөлтөөр гомдлыг хянан шийдвэрлэхийн тулд хэргийг татах. Одоо бид нар хэрэг хянан шийдвэх ажиллагааны явцад ямар нэгэн байдлаар гомдол хүсэлт гаргана, мөрдөгчийн үйл ажиллагаатай холбоотой хүсэлт гомдол эсвэл одоо нөгөө хэрэг хянан шийдвэх ажиллагаатай бусад одоо нөгөө даслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх юм уу, эсвэл нөгөө хохирогчийн аюулгүй байдлыг хангуулах юм уу гэдэг хүсэлтүүд гомдлууд гаргахад
прокурор хэргийг өөр дээрээ татаж бас харж яах нэ энэ хэргийг үзэх. Бидний гомдол одоо үндэстэй байна уугүй гэдгийг бас үзэх нь. За хохирогч гэж хэнийг хэлэх вэ? За гэмтэргийн улнаас аймнаас эрүүл мэнд бусад эрх хэрэг чөлөө тэрнгүүн болон төрөнгийн бус хохирол хүлээсийг итгээд одоо хүн хуулийн этгээдийг хохирогч гинэ. За энэ шинэ хуулиар юу орж ирсэн бэ гэвэл хуулийн этгээд бас хохирогч болохоор орж ирсэн. За хохирогч нас барсан эрх зүйн чадамжгүй болсон эсвэл өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чадваргүй бол хохирогчийн хууль заасан эрхийг хууль ёсны төлөөлөгч эдэлнэ гэж байгааз. За та хэд ямар тохиолдолд нь орж ирээд байна? Эрх зүйн чадамжгүй байх нь тийм үү? Чадамжгүй байх юм бол за мөн өөрийнхөө хууль ёсны эрх сонирхлыг хамгаалах юм чадваргүй байх юм бол хууль ёсны төлөөлөгч орж ирэх нэ. За хууль ёсны төлөөлөгчийг шүүх прокурор мөрдөгч хохирогчоор нөгөө тогтоох шийдвэр гаргадаг юм байна. Мөн бас хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох шийдвэрийг гаргана. За хохирогч бол эрхээ хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчөөрөө дамжуулж ажиллана. Тэгэхээр байцаан шийдэх ажиллагааны явцад хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгч хоёр бол яах нь хамтарсан үйл ажиллагаа явуулах хэвээр хамтарч ажиллах хэвээр хоёр хүн байгаад ахна шүү. Тэгэхээр одоо би та нартай бүгдэнтэй хамт ажиллах хэвээр нэг хүний нэг байх нэ. За хохирогчийн өөрийнх нь эрх өөрийгөө өмгөөлөгч авах шаардлагатай эд зүйл. За энийг маш сайн анхааралтай хараар. Яагаад гэвэл хууль ёсны төлөөлөгч өөрөө эргээд хохирогчийн эрхийг эдэлж байцаан шийдэх ажиллагаанд оролцох учраас та өөрөө хохирогч биш ч гэлээ гэсэн та хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон байгаа бол та энэ эрхүүдийг хэрэгжүүлнэ. Шаардлагатай эд зүйл баримт бичиг мэдээлэл бусад баримтыг гаргаж өгөх, хавц тэрэгт хавсруулах, мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах, их хэлээрээ болон мэддэг хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч хэлмэрч авах, за хэрэг бүртгэлийг хаасан мөрдөн байцаалт дууссан бол хавцтаргийн материалаатай танилцах, нэмэлт ажиллагаа хийлгүүлэх хүсэлт гаргах, гэмтэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нэхэмжлэх, нөхөн төлөөлөх хүсэлт гаргах, аюулгүй байдлаа хамгаалуулах хүсэлтийг мөрдөгч прокурор шүүхэд гаргах, шүүхийн хилцүүлэг, шүүхийн өрчсөн хилцүүлэг, шүүх хуралдаанд оролцох, шүүх хуралдаанд даргалагчийн зөвшөөрлөөр шүүгдэгч гэрчид асуулт тавих, шүүгч, прокурор мөрдөгчийн үйл ажиллагаа шийдвэрт гомдол гаргах, за шүүхийн цагаатгах, шийдэх тогтоолын хувийг авах, шүүгч, прокурор, мөрдөгч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, мэргэжилтэн шүүх хуралдааны нарийн бичгийг татгалзан гаргах тухай хүсэлтийг гаргах, эрүүгийн эрх хян шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх прокурор мөрдөгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас учирсан охирлоо нөхөн төлөвлөх, гэм буруутай этгээдэд хариуцлах, хүлээлгэх гэдэг. За ийм их эрхтэй байна шүү дээ та нар. Энэ эрхүүдээсээ хэрэгжүүлж яасан юм юу вэ? Би одоо миний мэдээд тахаар та эдтэй шүүх байцаалтан дээр нэг уулзахын тэгээд шүүх хуралд нэг орох юм да. 2 удаа л уулзах юм да заримтай. Тэгэхээр та нарт ийм их эрх байгаад байгаа байхгүй юу? Ийм их эрх байгаад байгаа. За жишээлх юм бол энэ хэрэг бүртгэлийн хэргийг эрүүгийн хэрэг үүсгээ явж исэн чи хэрэг бүртгэлтэй хэрэг үүсгээ явж исэн чи хэрэгээ чи хаачлаа штэ. Тэгэхээр та хаасан тогтоолтой хэргийн материалтай танилцах хэрэгтэй байх нь шүү дээ. Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон бол энэ хэрэгтэй чинь танилцъя. Тэгээ дээд шатных нь байгууллагт буюу прокурорт гомдол гарах хэрэгтэй байна. Хяналт тавьж байгаа прокурорт нь хяналт тавьж байгаа прокурор нь байхгүй нөгөө хүсэлтийг чи хүлээж авч шийдвэрлэхгүй бол дүүргийнх нь прокурор, дүүргийн прокурор хүлээж авч шийдвэрлэхгүй бол нийслэлийн прокурор хүлээж авч шийдвэрлэхгүй бол улсын ерөнхий прокурор. Ингээд хаасан хэрэгт нь. За мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаад хэргийг шүүх рүү шилжүүллээ. Тэгвэл яллах саналтаа шилжүүлж гэнэ үү? Эрүүг эрэг үүсгэхээс нөгөө үүс цаа хэргийг татгалзах саналтаа шилжүүлж гэнэ гэсэн. Энэ хоёрыг бас анхаарч үзэх хэрэгтэй. Байцаалтанд суучаал тэгэл хайчдаг. Тэгээ шүүх дуудах хүртэл байгаа л гэдэг. Хэргийнхээ араас яв асуу. За тэгээ хэрвээ өмгөөлөгч гэдэг юм бол одоо өмгөөлөгчтэйгээ уулз, өмгөөлөгчтэйгээ ярилц. Өмгөөлөгч чинь бас энэ талаар та хэд зөвлөгөө өгнө шүү дээ. За энэ цаашаа би дэлгэрүүлээд хэлнэ. За яв. За гэмтэргийн улмаас учирсан хор хохирол уршиг нэхэмжил нөхөн төлөвлөх хүсэлтийг гаргах, аюулгүй байдлаа хамгаалуулах хүсэлт гаргахаа гэд. За хохирогч бас ийм эрхтэй байх нь. Дасан шийдвэрлэх арга хэмжээг өөрчилсөн шийдвэрлэх шүүхийн хилцүүлэг ба шүү дээ. Энэ хизээ болох талаар мэдэх хэрэгтэй байх нь. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтыг эн чинь манай хэрэг биш байж байгаа заримдаа ингээл хэрэг явж байгаад алга болчихсон хин дээр хаана очсон мэддэхгүй. Тэгэхээр нөгөөдөг чинь буруу дүүрэг буруу харьяалдаа гаргачихсан хэрэг
нэг газар руу нөгөө газар руу шилжүүлчихдэг. Тэгэхээр та хэд хууль ёсны төлөөлөгчийнхөө хувьд бас миний оролцож байгаа хэрэг хаашаа явж гин, шүүх рүү шилжиж гин, прокурор руу явж гин гэдгээ мэдэх ёстой байна. За энэ доотлих нь бол яг ял эдэлж байгаа хүнд хамаартай. За хууль ёсны төлөөлөгч эрүүгийн эрх хан шийдвэрлэх ажиллагаанд хэрэг бүртгэлтэй шатанд оролцох нь байна, тийм үү? Хэрэг бүртгэлтэй шатанд анх өргөдөл өгсөн цагаас эхлээд оролцох нь байна. Хэрвээ та хэд яг тэр цагаас зарим тохиолдолд цагдаа дээр эрүүгийн хэрэг үүсчээд хэрэг бүртгэлтэй хэрэг нээчээд тэгээд байгууллагууд руу албан тоот яваад байгаа шүү дээ. Зарим тохиолдолд кейс та нар дээр хурж ирээд тэгээд цагдаад мэдгэж байгаа тохиолдлууд бас байгаад байгаа бах тий. Тэгэхээр хэрвээ тэгж шинээр эхэлж байгаа бол эхнээс нь явах нь мөрдөн байцаалтын шатанд прокурор, давзаалтах шат, анхан шатны шүүх, давзаалтах шатны шүүх, хяналтын шатны шүүх гэсэн энэ юунд орох нэ. За үндсэндээ уг нь бол хууль ёсны төлөөлөгч гэж хэнийг хэлдэг вэ гэхээр төрсөн болон үрчилж авсан эцэг их, асран хамгаалагч, харгалзан дэмжигч. За хуулийн этгээдийг бол төлөөлөх эрх бүхий этгээдэг наах нь байна. За мөн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохтой холбоотой нөгөө та эдэг бас хэлнэ. За мөн хууль ёсны төлөөлөгчтэй тогтоохтой холбоотой маргааныг шүүх прокурор шийдвэрлэнэ. Өнөөдөр ихэнх тохиолдолд энэ ингээ явж байгаа. Ээж нь нөгөө ашиг сонирхлын зөрчилтэй болонгууд мөрдөн байцаагч хэнээр шийдвэрлэждэг. Хууль ёсны төлөөлөгчийг төрийн байгууллага, хүүхдийн байгууллагаас шийдвэрлэж. Гэтэл нөгөө шүүгдж байгаа этгээд ямар сонирхолтой байх нь вэ? Ээжээр нь хууль ёсны төлөөлөгч хийлгэх сонирхол байж тэр хүнд. Яагаад гэвэл ээж нь нөхөртөөгөө холбоотой юм чи, ах トゥ утэйгээ холбоотой юм чинь тий. Тэгэх юм бол ээжийн амнаас ямар үг гарах вэ? Гомдолгүй л гэдэг үг гарна, аятайхан үг гарна, охиноо хүүхдээ буруутгах нь тий. Тийм учраас ийм маргаа бас гарч болно. Одоо жишээлх юм бол та нарыг тогтооцсон байлаа гэхэд тэр хүн гомдол гаргах юм бол яах нь вэ? Прокурор, шүүх прокуророор тэр хүн энэ юугаа шийдвэрлүүлэх нь байна. За энэ хууль ёсны төлөөлөгч хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд оролцохын оролцоог яаж эрх зүйн хувьд бий болгосон бэ гэвэл энэ эрүүгийн эрх хан шийдвэрлэх хуулийн 9-ийн 5 дугаар зүйл заасан мөрдөгчийн тогтоолоор прокурорын шийдвэрээр шүүхийн шийдвэрээр оролцсон. Тэгэхээр та оролцож байгаа тохиолдолд энэ хууль заасан эрхийг эдэлж үүргийг хүлээнэ гэхээр түрүүн хохирогчийг төлөөж оролцож байгаа юм чинь хохирогчийнхаа эдлэх эрх үүргийг та яах нь эдлэх нь байна. Тэгэхээр нэг хөндлөнгийн байр суурьтай одоо бол ажиглаад хахад хууль ёсны төлөөлөгч зүгээр хөндлөнгийн байр суурьтай байгаа байхгүй юу? Байцаалтанд сууж байгаа хөндлөнгийн байр суурьтай л юм хүмүүс харагдаад байгаа. Тэгэхээр энэ хохирогч маань ийм эрхтэй гэдэг ядаж хохирогчийнхаа эрхийг мэдчихэд хохирогч маань ийм эрхтэй юм чинь энэ би төлөөлөд оролцож байгаа юм чинь энэ хохирогчийн эрхийг би эдлэх ёстой байна гэдэг байдлаар байцаан шийдэх ажиллагаанд идэвхтэй оролцоорой гэж одоо та бүгдээс хүсгээд байгаа. За одоо байцаан шийдэх ажиллагаагаа дэлгэрүүлээд за хэрэг бүртгэлтэй эрэг нээгдэхэд эхлээд гомдол гарах нь байна тийм үү? Гомдлоо иргэн бол амаар эсвэл бичгээр гаргаж болох нь эсвэл харилцаа холбооны хэрэгсэл ашиглаж гаргаж болох нь. Одоо бол бас нөгөө 108 руу их мэдээлэлээрээ 108 дүүргүүттэйгээ холбогдоод тэгэнгүүт ийм хэрэг байна гэж 108 одоо шууд цагдаа руу мэдээлдэг те мэдээлэл холбооны хэрэгслээ ашиглаад ингэх бас юм боломж нээгдсэн. За ингээ гомдлоо гаргаад ийм мэдээлэл явлаа, ийм кейс явлаа гэдэг байдлаар та бүгдийн зүгээс ч гэсэн угаасаа хүүхд хамгааллын тухай хууль дээр хүүхдийн эрх ашиг гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль дээр ч гэсэн байгаас нөгөө хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн байх юм бол яах нь тэр талаар мэдээлэх үүрэг та нарт байгаа те. Тэгэхээр ямар нэгэн байдлаар мэдээлээрээ цагдаа шүүхэд хандаарай. За гомдол мэдээллийг авснаас хойш 5 хоногийн дотор гэмтэргийн шинж байдлыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа явуулна. Нөгөө хэрэг бүртгэгч маань одоо бол мөрдөгч гэдэг байгаа. За үзлэг хийх нь байна. Хэргийн газрын үзлэг хийх нь байна. За шинжилгээнд зориулж дээж хургууныхаа уул мөр авах нь байна. Гэрчээс мэдүүлэг авах нь байна. Одоо бол нөгөө сэжигтэн гэдэг ойлголт маань байхаа байчаад ялагдагчаар татах тогтоол үйлдэгдээд тэгээд тэрийг танилцуулах хүртэлх тэр 6 цагийн хугацааг л сэжигтэн гэдэг ойлголт яваад байгаа. Тэгэхээр ялагдагчаар татснаас хойш ялагдагч гэдэг ойлголт, шүүхэд очингуу шүүгдэгч гэдэг ойлголт. Тэгэхээр сэжигтэн гэдэг ойлголт байхгүй учраас эхлээд хүрээд ирэнгүүт нь гэрчээр мэдүүлэг авч байгаа. Нөгөө буруутай этгээд эсэж байгаа. Тэгэхээр буруутай этгээдээс гэрчээр мэдүүлэг өгж явахдаа буруутай этгээд энэ хүн намайг яллах гээд байна. Миний эсрэг байр суурьтай байна гэвэл тэр хүн бас өөрөө өмгөөлөгч авах хэрэгтэй. Татгалзаад өмгөөлөгч авах хэрэгтэй. Бусад хэргийн гэрчээс ялгаатай тийм. За хэрэгт ач холбогдол буй тээвэр хэрэгсэл мөнгө эд зүйлийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хууль заасан бусад ажиллагаа гэх. За ийм ажиллагааг мөрдөгч маань хэрэг бүртгэгч маань хийгээд за ингээ хийгээд ирлэнгүүтээ энэ бол хэрэг бүртгэлийн хэрэг нээх ёстой байна.
За эсвэл нээхээс татгалзах ёстой байна гэдэг яах ёстой гэдэг шийдвэрээ гаргах нь ш тэр аврагдсан материалуудынхаа хүрээнд. За хэрэг хүртгэлтийн хэрэг нээсэн бол прокурорт нэн даруй мэдэгдээд прокурор бол тэр тогтоолыг 72 цагийн дотор прокурорынхаа нэгдсэн мэдээллийн санд хэрэг хүртгэлтийн тэдэн тоод хэрэг нээгдлээ гэдгээ хийх нь. За хэрэг хүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах нээхгүйгээр энэ бол хэрэг биш байна гэдэг байдлаар татгалзах саналтаа явуулж болох нь. За ингэ явж байгаа тохиолдолд яах нь бидний нөгөө нэг хохирогч байгаа эрхийг эдлээд бид яах нь биднэрт мэдээлэх ёстой байхгүй бид нар гомдол гаргацсан тэрэнд хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон бол энэ хэрэг хүртгэлтийн хэрэг нээхээс энэ гомдол хэрэг хүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтаа прокурор руу очлоо гэдгийг бид нар мэдээлэл авах эрхтэй байх нь тийм үү. Тэгэхээр прокурорт байцаагчдаа чи яагаад надад мэдээлсэнгүй вэ бид нар мэдсэнгүй гэдэг бас шаардлага тавьж болох нь шүү дээ. Бид нар ийм эрхтэй юм чинь. За тэгээд харьяалын дагуу шилжүүлэх 24 цагийн дотор шилжүүлэх шийдвэр гаргана. За одоо нөгөө манай харьяалын хэрэг биш байна. Өөр цагдаагийн харьяалын хэрэг байна. Нутаг дэвсгэрийнхаа харьяалаар тэр байна. Нөгөө гэмтрийнхаа ангиллын харьяалаар насан туршаагүй бага насны хүүхэд байна гэдгээр нийслэл шалгах хэрэг байна гэдэг байдлаар харьяалаараа шилжүүлэх. За ийм шийдвэрийг хэрэг хүртгэгч маань гаргах нь. За хэрэг хүртгэлийн хугацаа маань хэрэг нээснээс хойш 1 сар. Прокурор бол тухайн үртэн за нэг сараар сунгаа явах нь хэрэг хүртгэлтээ хэрэгээ нээгээд нөгөө ялагтчаар татах тогтоол үйлдэх хүртэл гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хангалттай сайн нотлох хүртэл нэг сараар. За тэгэхээр дээдлийн хугацаа бол 4 сар байх нь шүү дээ хэрэг хүртгэлтээ хэрэгээ. За хэргийнхаа хүнд хөнгөнөөс шалтгаална ажиллагаанаасаа шалтгаалаад ингэ явах нь. За хэрэг хүртгэгч маань хэрэг хүртгэлтийн хэргийг дуусангууд за энэ хэрэг хүртгэлтийн хэргийг хааяа. Энэ бол хэрэг биш юм байна гэдэг нэг юм саналтай байж болох. Хоёрдугаарт нь за энэ хүнийг ялагдагчаар татах саналтай прокурорт хэрэгээ шилжүүлэх нь байна. За прокурор тухайн хэргийг хүлээж аваад за энэ хэргийн хэрэг хүртгэлийн хэргийг хаахын тулд гэмт хэргийн шинжгүй хөөн хэлцэх хугацаа дууссан. За энэ нөгөө гэмт хэргийн тухайд хөөн хэлцэх хугацаа гэдэг ойлголт байгаа шүү дээ. Шүүхэд хандхаас өмнө тухайн хүнд хөнгөн гэмт хэргийнхаа ангиллаас хамаарат хөнгөн гэмт хэрэгт одоо шүүхэд хандхаас өмнө 1 жилийн хугацаа өнгөрцөн бол одоо хөөн хэлцэх хугацаа дууссан гэх байдал жишээний. За холбогдогч нь нас орчихсан. Урд нь хэрэгсэхгүй болгосон тогтоол магадлал байгаа. Өмнө нь энэ хэргийг шийдчихсэн байх нь шүү дээ. За тухайн үйлдэл эсвэлтгүй гэмт хэрэг тооцохгүй болсон. Жишээлх юм бол энэ хэсэгтэр хэлэх юм бол хуучин 2002 онд мөрдөгжсэн эрүүгийн хууль дээр ёс бус гэдэг зүйл ангиар маш олон хүн явж исэн тийм үү. Тэрэн дээр яхаар нөгөө гуйдах, цавинд нь хийх, гадуурн дуур тавих энэ асуудал дандаа ёс бусаар явж исэн байхгүй юу. Тий. Тэгтэл одоо энэ үйлдэлийг юу руу оруулсан гэхээр хүчинт гэмт хэрэг рүү оруулсан байх нь тийм үү. Одоо энэ хуулийн ёс бус бол шал өөр ойлголт болсон шүү дээ. За ийм байх юм бол энэ хохирогч өмгөөлөгчд нь мэдэгдэнэ. За бид нар бол энэ хэргийг хааж байгаа гэдээ яах нь гомдол гарах нэ. За зарим хэргийг ингээд аваа шалгаж итэл одоо нөгөө гэр бүлийн хүчирхийлэлээр жишээлх юм бол шалгаж илаа гэхэд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн шинжийг хангахгүй гэмтлийн зэрэг тогтоогдохгүй эднэр байх юм бол зөрчлийн хэрэг байна гэд зөрчлийн хуулиараа гэр бүлийн хүчирхийлүүлэлт гэсэн зөрчлийн хууль дээр зүйл анги байгаа шүү дээ. Тэр зүйл ангаараа явуулах хэмжээнд. За хаах шийдвэр гарсны дараа хохирогч өмгөөлөгч хүсэлт гаргах юм бол хэргийн материалтай танилцуулнаа гэж байгаас. Тэгэхээр яах нь та энэ хэрэг хаагдчихлаа яшиг гар дээрээс нэг ч гэсэн хэрэг дуусчлаа. Миний ажил хөнгөрлөө гэж баярлаж болохгүй. Уг нь хэргийнхаа араас тухайн хүүгнийхээ эрх ашиг нэгэн л хамгаална гэд хууль ёсны төлөөлөгчөөр томилогдчихсан бол би энэ хэргийн материалтай чинь энэ хэрэг маань хаана явнаа? Би энэ хэргийн материалтай чинь танилцъя гэд. Тэгээд танилцаад хүрээ тэр шүүхийн шийдвэр нөгөө хэрэг хүртгэлтийн хэрэг хаасан шийдвэр өөр чинь хууль бус санагдах юм бол эсвэл дутуу шалгасан санагдах юм бол бас гомдол гаргаж болох нь байна. За прокурор нөгөө мөрдөгчийн хийсэн ажлыг хүлээж аваад за энэ мөрдөгч бол зөв юм хийжээ энэ хаах стон бол одоо хааяа гэж нэг хэрэг хүртгэлтийн хэргийг хаах тухай бас байна. За мөрдөгчийн саналыг үндэслэхгүй гэж үзэх юм бол нэмэлт хэрэг хүртгэлт явуулахаар хэргийг буцааж олно. Прокурор дээрээсээ за энэ хүн бол одоо ажлаа дуустал нь хийчихжээ гэвэл эрүүгийн эрэг үүсгэж ялагдчаар татах тогтоол үлдэнэ. За ингээ ялагдчаар татах тогтоол үлдэнгүүт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаад эхэлж байгаа. Энэ хүн юу хийх вөхөр одоо нөгөө хэргийг шүүх хүртлэх процессын ажиллагаанууд хийх нь шүү дээ. Ялагдчаар татах тогтоол үлдэнгүүт нөгөө сэжигтний маань
хуучин бол одоо гомдол гаргаад сэжигтэн, гомдол гаргасан л бол сэжигтэн. Тэгээд энэ хүнийг бариад өгөөч, хориод өгөөч гэхээр баривчилдаг байсан. Одоо бол ялагдагчаар татах тогтоол үйлдчихэж баривчлах үндсэл. За нөгөө хойшлуулшгүй 48 цагаас гадна шүү. За энэ үндсэл маань нээгдэх нь байна. За ямар тохиолдолд сэжигтнийг баривчлах вэ гэхээр за ялагдагчаар татах тогтоол үйлснээ дараа нөгөөдхөө дуудах хуудасаар дуудаад ирэхгүй байх юм бол эсвэл нөгөө дуудах хуудсыг маань хүлээж авахгүй байх юм бол за оргон зайлсан байх юм бол за биднэрт одоо хэрэгтэй нэг нэж тараа хохирогч, гэрч, хамтран гэмт хэрэг гүйцсэн хүнийг дарамтлах, сүрдүүлэх, амь насанд эрүүл мэндэд нь халдах үндслэл байгаа. Тийм байгааз. Тэгэхээр хэрэгтэйгээ уулзаад ингэж байж нөгөө хохирогчоо маань тойроод эргэлдээд байдаг, нэг гэрт амьдраад байдаг. Тэгээ тэр хүнийг дарамтлаад байх ийм нөхцөл байдал эднэр байх юм бол яах нь вэ? Бид нар энэ хүнийг баривчлуулмаар байна гэж хүсэлт гаргах ёстой байхгүй. Хэрэгтэйгээ уулзаад нөгөө кейстэйгээ ажиллаж явах явцад үнэхээр ийм нөхцөл байдал байна уу? Нөгөө холбогдогчийн зүгээс тухайн хүнийг дарамтлаж байгаа, сүрдүүлж байгаа энэ хүүхэд тэр гэрт байх юм бол одоо амь нас эрүүл мэндэд нь аюул учрах нөхцөл байдал байна уугүй гэдгийг бид нар яах нь өөрсдөө дүгнэлт хийх ёстой байхгүй юу? За бидний одоо нэг аваад байдаг арга хэмжээ болохоор хүүхдээ л тусгаарлаад байдаг. Хүүхдийг тусгаарлаад хамгаалах байранд байлгуулаад арга хэмжээ аваад байдаг. Одоо жишээлх юм бол хин сангаа архан дээр хин бит хоёр ажиллаа нөгөө хин ууган цэцэг гэдэг боёо шиг ажилттай. Тэр хохирогч охин болоод одоо ингээ 3 хамгаалах байр дамжаад тэгээ одоо бүр ингээ залхаад одоо өөрөө нөгөө сайхан 100 байдаг, гадаа гармаар байдаг, зугаалмаар байдаг, хамгаалах байранд хориотой байгаад байдаг. Өөрөө хоригдсон мэт, өөрөө шийтгэл хүлээж байгаа мэт тийм сэтгэл төрөөд байгаа байхгүй. Гэтэл яах нь нөгөө ялагдагчаар татах ажиллагаа маань хэрэг хүртгэлтийн ажиллагаа маш удаан хугацаанд явагдаад байгаа. Нөгөө ялагдагчаар татах этгээд нь олдохгүй, хойд аав нь олдохгүй, зүхтцсан, гэрчээр асуугдангууд зүхтчихж байгаа байхгүй. Тэнгүүд нөгөөдг нь олдохгүй, хэрэг хүртгэлтийн хугацаа урт болоод хэрэг хүртгэлтийн хугацаа урт болчоор нөгөө хүний чинь шууд хорчиж болохгүй болохоор бид нар нэн тэргүүнд хүүхдээ энэ хүмүүсээс тусгаарлыг гэж авчиж байгаа. За яг хүүхд тусгаарлах нь бас ач холбогдолтой. Яг гэвэл нөгөө хэргийн маань нөгөө үнэн гуйхгүй байхад бас ач холбогдолтой байх нь шүү дээ, тий. Тэгээ ийм байдал бид нар гаргаад байдгаа. Тэгэхээр бас нэн тэргүй ээлжинд энэ хүнийг баривчлаад өгөөч ээ. За дахин гэмт хэрэг үлдэх, гэмт хэрэгээ төгсгөх. За хүн одоо нөгөө шуударчиж олно шүү дээ. Тэртээ тэргүй би чамайг хүчинсэн гэд яал авах гэж байгаа шалгуулж байгаа юм чи дахиад хүчинсэн ч яадгийн гэдэг ойлголт. Нэгч байсан, хоёрч байсан адилхан ихчидсэн өмхий, багчдсан өмхий гэдэг ойлголт төрж болно ш тэр хүнд, тий. За нотлох хоримтой өөрчлөх, устгах, хурамчаар үйлдэх. За энэ нөгөө хүмүүст маань нөлөөлөх. Ийм нөхцөл байдал та нарт тэрэ мэдгдэх юм бол одоо энэ баривчлах саналыг яах нэ. За шүүх прокурорын саналыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор сэжигтнийг баривчлах эсхийг шийдвэрлэнэ. За шүүхийн зөвшөөрлгүй баривчилсан бол мөрдөгч баривчилсан даруйд прокурорт мэдэгдэж прокурор одоо нөгөө 48 цагийг чи хэлээд байна. Прокурор шийдвэрийг шүүхэд даруй хөргүүлэн 24 цагийн дотор бас шийдвэрлүүлэх нэ. За ийм арга хэмжээ авах нь. Хуучин хуулиар их амар байсан. Одоо бол баривчлуулын хориулъя гэхэд үнэн хэцүү. Барагтаа бол шүүх нөгөө нотлогдохгүй байх, хангалттай юу байхгүй байх гэдэг үндслээр баргийн бол баривчлахгүй байгаа даа шүү. За даслан шийдвэрлэх ажиллагаа гэж юг хэлээд байна гэвэл одоо нөгөө ялагдагчаар татагдсан хүнийг авж байгаа арга хэмжээнүүд байгаа. Хувийн батлан даалтанд өгнө. За чамайг нөгөө хүнээ бичүүлээд би чамайг одоо би энэ дуудсан цагт нь хурж ирээд хэрэг түргэн шуурхаа шийдвэрлэнэ гэсэн ийм баталгаа. За тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелэхийг төдөлзүүлэх. За тухайлах юм бол одоо жишээ нь багш 10 жилийн эрэгтэй багш эмэгтэй сурагчтай хүчинцэн хэрэг байж болно шүү дээ, тийм үү? Тэгэнгүүт та нараас хүсэлт гаргаж болох нь шүү дээ. Эн чин ийм хүн субъектийн хувьд тэгээ одоо энэ хүүхд чи хичээлдээ явж байна. Энэ хүнийг хэрэг хянан шийдвэрлэх хугацаа хүртэл энэ багшлах эрхийг нь төр төдөлзүүлээч ээ. Албан ажиллаа биелүүлэхин төдөлзүүлээч гэж та хэд хүсэлт гаргаж болно шүү дээ, тийм үстэй. За хязгаарлалт тогтоох. За энэ дээр болохоор нөгөө уулзахыг хориглох, хил хязгаар нутаг дэвсгэрээс гарахыг хориглох гэднэр байж болно. За барьцаа авдаг. Одоо цагдан хорих арга хэмжээг бас авч болно. Цэргийн анги удирдлагт нь хянан хэргалзуулах гэдэг. Одоо шинэ цэрэгт явж байгаа хүн одоо чөлөөгөөр ирсэн даруйда хүчингийн гэмтэргийн үлдсэн байх юм бол
цэргийн анги удирдлагт нь хянан хэрэгжүүлж байна. За энэ улаанаар тэмдэглэсэн байгаанууд нь болохоор хувийн батлан даалтанд гаргах барьцаа авах цэргийн анги удирдлагт нь хянан энэ болохоор мөрдөгчийн өөрийнхөө бие даагаад хийгээд авчих болох арга хэмжээнүүд. Тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ бэлтгэх, төлөвлөзүүлэх, хязгаарлалт тогтоох, цагдаа хорих гэдэг энэ ажиллагаанууд маань прокурорын хүсэлтээр шүүхтэр хийдэг ажиллагаанууд шүү. За юу. Тэгэхээр бид нар бол одоо биднэрт маш хэрэгтэй нь юу вэ? Нөгөө шүүхтэр хийгдээд байгаа ажиллагаанууд байгааз прокурортой хүсэлт гаргах нь шүү. За энэ багшийг юу яая? Албан үүрэг биелүүлэхийн төр төлөвлөзүүлье гэж хүсэлт гаргаж болох нь. За хязгаарлалт тогтооё. Хохирогчтой уулзуулахгүй байхыг хязгаарлалт тогтооё гэдэг саналыг бас гаргаж болох нь. За бүр болохгүй бол одоо энэ хүнийг цагдаа хорёо. Цагдаа хориод өгөөч гэдэг хүсэлтийг. Гэхдээ үндслэл зүгээр л энэ хүнийг цагдаа хориод өгөөч гэдэг хоёр хүн өгүүлбэр байж болохгүй ш. Үндэслэл бүхий хүсэлт байх ёстой шүү. За үндэслэл бүхий гомдол байх ёстой. Энэ хүн ийм үйл ажиллагаа явуулаад байна. Хохирогчтой ингэж уцаар яриад байна. Нөгөө мессежийг хавсаргадаг юм уу? Хохирогчтой уулзъя гэдэг. Гэрийнх нь гадаа орчинд нь эргэлдээд байна. Тэ? Одоо хохирогчтой уулзаж дарамтлах сүрдүүлэх ийм арга хэмжээ авлаа гэдэг байдлаар тэрийг бас тодорхой болох нь шүү. За мөрдөн байцаалтын хугацаа маань хөнгөн гэмтэрэгт 14 хоног, хүнд гэмтэрэгт 1 сар байх нэ. За хугацаа бас сунгагдана. За одоо яагаад ингэж хэрэг шийдэгдэхгүй одоо ууган цэцгийн хэрэг чи хэрэг шийдэгдэхгүй сая хизээ шийдэгдэд чин зэргийн хурал одоо давзаалах шатны шүүх хурал нь эх 7 хоногт 2 дахь өдөр болох гэж байна. Тэгэхээр нодлон 104 сард эхэлсэн хэрэг штэ. Жил болж байгаа байхгүй юу? За энэ тэгэхээр нэлээд утсан байгаа. 12 сар болсон байгаа. За хэрэг хүртгэлийн хугацааных нь тэгээд мөрдөн байцаалтын хугацаа. За ингээ хугацаа сунгаж байна. Сум дундын прокурорын газрын хяналтанд байгаа хэрэгт сум дундын прокурор ерөнхий прокурор 5 сараар тухай бүртэн сараар сунгаж болно. Аймгийн прокурор 7 сараар сонголт өгч болох нь байна. За аймгийн прокурор дагнсан прокурорын газрын хяналтанд байгаа хэрэгт болохоор аймгийн дагнсан прокурор газрын ерөнхий прокурор 16 сарын хугацаагаар. За дүүргийн прокурорын хяналтанд байгаа хэрэгт болохоор дүүргийн ерөнхий прокурор 5 сар хүртэл, нийслэлийн ерөнхий прокурор 7 сар хүртэл. За нийслэлийн прокурорын хяналтанд байгаа хэрэгт болохоор нийслэлийн ерөнхий прокурор 16 сар хүртэл шийдвэрлэх нь. За энэ хугацаанууд ингээд дуусчлаа гэвэл цаашид хугацаагаа сунгуулъя гэх юм бол улсын ерөнхий прокурорын шийдвэрээр хугацаа ингээд сунгагдах нэ. Энэ байдлаар хэрэг хүртэлт мөрдөн байцаалтын хугацаа ингээд сунгагдаад 2 жил хүртэл явдаг байх жишээний ийм хэрэгнүүд байна. За хэрэг хүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаанд хууль ёсны төлөөлөгч оролцох. За гэмтэргийн талаарх гомдол мэдээлэл ирсэн тохиолдолд нэн даруй хэргийн бодис байдлыг тогтоох шаардлагатай эзүүл баримтцэлтийг устгаас сэргийлэх. За би өчнөдүүлчлээ гэд нэг хохирогч танаа дээр хүрээд ирлээ. За яг энэ ихний нэгт заасан хэргийн дагуу та нар ямар арга хэмжээ авах вэ? Бодит байдлыг тогтоох шаардлагатай эзүүл баримтцэлт устгахаас сэргийлэхийн тулд та нар юу хийх вэ? Ядаж л наад бандаж ч юм байна уу? Тэгээ эмнэлэгт үзүүлэхгүйгээр эхний ээлжинд хохирчоос дотор хувцас сольсон уу л гэд асуул та. Өмсчээсэн бандаж ч юм байна уу гэд асуул та. Тэр бандажийг авал та тайлбарлаад. За тэр хүн хэрвээ хурж ирээд эмнэлэгт яваагүй ах юм бол сануул та. Бити усанд ороорой 3 хоног бити усанд ороорой бити угаагаарай гэж сануул та. Хүчингийн гэнт хэргийн заах гол нотлох баримт чинь энэ штэ тий. Энийг л авъя л да хэдүүлээ. Тэгээд нөгөө та хэд бас бодох хэрэгтэй байхгүй юу? Нин яаралтай шүүх эмнэлэг рүү байцаагчид аваачаад за өнөөдөр амралтын өдөр болчлоо маргааш олъё тэдэд хүрээд ир гэж ерөөсөө тэгж хэлж болохгүй ш. Яагаад гэх юм бол үрийн шингэн 99 72 цаг өтрийн дотор амьдрах боломжтой. 72 цагаас дээш болоод ирэхээр бусд чинь нөгөө хүнийхээ бие организм шингэж чинь. Тэгэхээр тэрнээс өмнө хизээ болсон бэ гэд хамгийн түрүүнд гэмт хэрэг хизээ болсон бай, хаана болсон бэ? Одоо энэ уул мөр байна уу гэдгийг та хэд нөгөө хүүхд хамгааллынхаа арга хэмжээ 9 шидийн арга хэмжээ авахаас өмнө энийг бас нэг жоох. Тэгэхгүй бол нөгөө юуныхаа дүгэлтийг хамтарсан мага хуралдуулах гээд явж гин мавж гин гэж л нөгөөх маань яах нь байхгүй болчих واخгүй юу. Тэгэхээр энийг яах нь хамгийн түрүүнд чаардаарай. Хамгийн түрүүнд энэ дээр анхаараарай. За юу. Хамгийн түрүүнд анхаараарай. Эн чинь эргээд цааталт нь маш их. Одоо ууган цэцгийн эрэг дээр бас сонгоо архан дүүрэг хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтс ажиллаад эрс илэрсэн. Эрс илэрснээрээ тухайн хүн яасан. Хэрэг чин зориг гэх хүн нь чин зориг ДНК-гаараа чин зориг гэх хүний ДНК-гаар тогтоогдоод хэрэг хариуцах хэмжээнд очсон.
Ганц нөгөө нэг юу ажиллагаа жоох юу болсон нөгөө бандажны асуудал нэ шүүх хурал дээр товт бандаж ярьсан нэг бандажны асуудал. Тэр бандажийг нотлох хоримтаар ингээ авахтаа байцаагч жоохон буруу ажиллагаа хийгээд авчихсан. Тэр бандажийг одоо нөгөө ууган цэцгийн бандаж мөн биш чин зоригийн эхнэрийн бандаж гэдэг асуудал яригддаг байхгүй. Тийм. Тэгэхээр тэр байцаагчтай хүртэл одоо энэ бандажийг авах гэж байгаа бол өөрөөс нь миний бандашаа гэдээ одоо тайлбарлаад авч байгаа бол тэр нөгөө эдмүрийн баримтаар тогтоод эднэрээ маш сайн хийж өгөх хэрэгтэй болж байгаа. За, насан туршаагүй хохирогчтой хийх уулзалт тэмдэглэлийг нотлох баримтын шаардлага хангуйцаар хавцрагт тавсаргах. За, хэд хэдэн хэрэгт ингээд ороод ирсэн. Та хэд нэг юу хийдэм бэлээ шүү дээ. Нэг тэмдэглэл хийдэм байна. Өшөө өөр юу хийдэг лээ? За, илтгэх хуудас. Өшөө нөгөө нэг хүүхдийн улсын байцаагч нэг мэдүүлэх шиг юм аадсан бэлээ. Улсын байцаагчаар ажиллаж байгаа хүн байна уу? За, тэгээд ирсэн чинь нөгөөдүүл маань нотлох баримтын шаардлага хангах хүч биш, тамга тэмдэггүй. Ядаж байгууллагаас гарч байгаа бол хуулбар үнэн гэсэн тамга даруулаач ээ. Байгуулгынхаа. За ёо. Тийм тэмдэглэл эднэрээ авж байгаа юм бол тэрийг та бүгдээс хүсгээд байгаа юм шүү. За ёо. За нөгөө хохирогчороо нэг насан туршаагүй бага насны насан туршаагүй хохирогч яхан бол нэг зураг зурулдаг шүү дээ. Тий, тэр мөр зураг мургаа сайхан зуруулаад болж өгөх юм бол үнэхээр тэр техник хангамж нь байдаг юм бол одоо энэ нөгөө видео дүрс бичлэг мишлэгээ хийгээд тий. Тэгтээ дүрс бичлэг видео хийж явахдаа хохирогч айл болох яриулахыг бодох хэрэгтэй. Тэгээд нөгөө нэг сайн яриулаад авсан байх юм бол дахин яриулах шаардлага байхгүй шүү дээ. Улсын ерөнхий прокурорын нөгөө өнөрмө прокурор биднэрт хичээл заахта хууль ёсны төлөөлөгч бол айл болохоор яриулахгүй бид нар ч айл болохоор яриулахгүй байхад арга хэмжээ аваад тактик бариад байдаг шүү дээ. Тэгтээ ер нь бол нэг сайн яриулаад авах хэрэгтэй. Тэрийг маш сайн бэхжүүлээд авах хэрэгтэй. Тэгээд тэр бэхжүүлж байгаа явцдаа нөгөө хөтөлж тулгаж асуусан ийм байдлыг бас гаргахгүй байх хэрэгтэй шүү. За юу. За үнэхээр одоо ингээ боломжгүй бол өөрөөсөө тийм юм хийж чадахгүй бол өмгөөлөгчөөс зөвлөгөө аваад хохирогчоо одоо өмгөөлөгчтэй мэдүүлэг өгүүлэх хэрэгтэй. За энэ нөгөө гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тухай хүүхд хамгааллынхаа хууль заасан ажиллагаа явуулж байгаа энэ тэмдэглэл нөхцөл байдлын үнэлгээ, эрсдлийн үнэлгээ зэрэг нотлох баримтаа шаардлага хангахуйцаар юм хийгээд та хэдэд юм үлддэг байж болно. Тэгэхээр хэрвээ энэ эрүүгийн хэрэг үүсээд явж байгаа хэрэг үртгэлтэй хэрэг нээсэн мөрдөн байцаалтын хэрэг гэж үнэхээр л цаашаа энэ хэрэг явнаа л гэж бодож байгаа болвол тэрийг хоёр хийх нь биш үү? Та хэдэд үлдэнэ, шүүх рүү юм уу цагдаа руу явна. Эсвэл хуулбарлаа гэхэд хуулбар үнэ гэсэн тамга тэмдэглээ дарах нь байна. За мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах. За хэргийн газрын үзлэг хийлгэж олно шүү дээ. Одоо жишээ нөгөө тухайн гэр оронд унтаж хөвцсөн үнэхээр хэргийн мөрн халуун байх юм бол одоо орд дээр нь цус нүжний тоолб байна уу? Энэ хэргийн газрын үзлэгийг үзээд өгч цагдаа нар та нарын хүсэлт хэлсэн хэлээгүй хийн л дээ. Зарим тохиолдолд хийхгүй байж магадгүй. Тэгвэл энийг хийгээд өгөөч гэж шаардлага тавьж болох нь хүсэлт гаргаж болох нь. За шинжээш томилуулъя гэдэг. За энэ хүнд гялс шинжээш томилуулмаар байна. 72 цаг нь өнгөрөх гээд байна гэж байгаа чинь одоо та нарын гаргаад байгаа хүсэлт шүү дээ. Хэрэг хүсэлт нэн даруй биелэхээр бол шууд хийчин. Эсвэл бичгээр амаар гаргаж олно. Бичгээр гаргаж олно. Амаар гарсан хүсэлтийг бол шууд бас биелүүлчих хийчих болно. За гэрч асуулгая. 10 жилийн хүүхдүүд болоо нөгөө ихэнх тохиолдолд найзуудаа хэлсэн мэдэг шүү дээ. Аав ээждээ хэлээгүй, хинт ч хэлээгүй хэрнээ өөрийнх нь дотны хэдэн найз байдаг те. За энэ хүмүүстэй хэлсэн гэж биднэрт мэдээлсэн. Байцаагчтай хэлээгүй ээж болно шүү дээ. Тэгвэл энэ хэргийг хүчингийн гэмтэрэг чинь шууд нотлох баримтаар нотлогдох юм нь бага байдаг байхгүй. Шууд бус нотлох баримтаар. Жишээлх юм бол ууган цэцгийн хэрэг дээр охин айлсан бүтэн. Тэгэхээр тэр охин айлс бол гэмтэргийн юу биш байх нь шүү дээ. Тухайн гэмтэргийн халдлагын зүйл нь биш, объект нь биш байхгүй юу? Охин хайлс бүтэн байж болно. Одоо хэний ариун цэцгийн хэрэг байна. Хэн орсон? Сонгон ахны зол жаргал орсон. Өчигдөр юу хурлан давх хурлан болсон чи ирээгүй. За тэгэхээр тэн дээр бас охин айлс нь бүтэн байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр бол охин айлс бүтэн байна гэдэг нь хүчингийн гэмтэргийн энэ бэргийн эрх чөлөөний ялангуяа бага насны хүүхдийн гэмтэргийн энэ халдлагын зүйл нь заавал охин айлс урагдсан байхыг шаардахгүй шүү. За юу. За иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар тогтоолох хүсэлт гаргах. За одоо энэ дээр жишээлх юм бол ариун цэцгийн ирэг дээр хөөрхөн зүрхнүүдийн аян гэдэг төрийн бус байгууллага юугаар орж ирсэн. Иргэний нэхэмжлэгчээр орж ирсэн. За энийг яагаад иргэний нэхэмжлэгчээр оруулж ирсэн бэ гэх юм бол хөөрхөн зүрхнүүдийн төрийн бус байгууллага чинь өмгөөлөгчтэй гэрээ байгуулсан байхгүй надтай гэрээ байгуулсан. За тодорхой хэмжээний мөнгө гарна. Тэгээ хажуугаар нь нөгөө улсууд маань нөгөө хүнд сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлсэн. За тэгээд тэр сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ чинь тухайн хүнд үзүүлэхдээ үн төлбөргүй боловч гэмбуруутай этгээдээс
гаргуулж авах гэж байгаа байхгүй юу. За тэгэнгүүт иргэний нэхэмжлэгчээр энэ төрийн бус байгууллагыг тогтоож өгөөч гэсэн хүсэлтийг шүүхийн шатанд шүүхэд гаргасан. За орсон. За иргэний хариуцагч гэж. Одоо тухайлах юм бол хэрэгт авагдсан хавцтргийн материалтай танилцаад явж байхдаа юм уу эсвэл нөгөө гинтрийн маань холбогдогч маань хэн байж болно шүү дээ. Насан туршаагүй хүүхдтэй болж болно шүү дээ. Тийм ээ? 16 наснд хүрсэн, 15 наснд хүрсэн, 14-өөс дээш насны субъект болж. Тэгэхэд энэ хүнийг иргэний хариуцагч нь хэн байх вэ? Эцэг гэх нь байна. Тэгэхээр асран хамгаалагч нь байна. Тэгэхээр энэ хүний эцэг их асран хамгаалагчийг иргэний хариуцагчаар татаад оруулж өгөөч гэдэг хүсэлтийг бас гаргаж болох нь байна. За нөгөө казак хүүхэн байж болно шүү дээ. За тэгвэл орчуулагч авъя. Монголоор сайн ярьж чаддгүй юм хүн байх юм бол тий. За мөн гэрч хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалуулах ийм хүсэлтийг. За энэ аюулгүй байдлыг дахиад ярина би. За тэгээд орхичээ. За баримтлах үндслүүдэд түрүү хэлсэн тий. За ийм баримтлуулъя. Үндсэл байх юм бол бас баримтлуулах хүсэлтээ гаргаж болох нь. Та хэд ингээд яаралтай өмгөөлөгч аваагүй тохиолдолд өөрсдийнхөө хийж болох хэмжээний арга хэмжээнүүдийг энэ өмгөөлөгч аваагүй тохиолдолд өөрсдийнхөө чадах хэмжээнийхээ ажлуудыг хийж л авах хэрэгтэй байхгүй юу? Заавал өмгөөлөгч авахыг хүлээгээд байхгүйгээр далсан сэргийлэх арга хэмжээ авах талаар хүсэлт гаргах нь байна. За гэмтэргийн улмаас учирсан хохирлын нотлох харимтыг бүрдүүлэх. За энэ бол одоо маш их асуудалтай. За энэ нөгөө засгийн газрын тогтоолоор болохоор нөгөө өмгөөлөгчтэй байгуулсан гэрээ бол хохирлыг өмгөөлийн гэрээний хохирлыг бол шууд гаргачихж байгаа. За эмчилгээний баримт. Одоо нөгөө инх очрын хэрэг дээр хин өрнөм бэлэг хоёр ажиллаж байгаа хэрэг дээр би одоо энэ хэрэг дээр гашилж байна. Юу яах вүлээ гэж бодоод хохирлын баримт гэсэн чинь гэмтлийн эмнэлэг твцчих хугацааных нь 800 мянган төгрөгийн хохирлыг нөгөө талаас гаргуулад авцсан нөгөө хүмүүсээс нь би аав мөнгө өгчл байвал аав гэд гаргуулад авцсан. Тэр нь болохоор болчихж байгаа. За тэгтэл одоо нэг сая 200 мянган төгрөгийн баримт нөгөө хэд надад өгчөөд байна. Энийг одоо би янзлах гээд байгаа байхгүй юу? Одоо тэгсэн чинь шаардлага хангахгүй баримт байгаад байна. Яагаад тэгэхээр нөгөө эргэлт их очирч өөрөө идэж ууж чадахгүй байгаа. Одоо их нялхас руу шилжчихсэн. Их нялхас болохоор бүх эмчилгээг нөгөө төр хүүхдтэй үнгүү үзүүлнэ гэдэг байдлаараа бүх эмчилгээгээ үнгүү үзүүлээд байдаг. Ар гэрээс нь юм гардаггүй, эмчилгээний төлбөр гарахгүй байхгүй юу? А зөвхөн нөгөө хоол унд идэж ууж байгаа явж байгаа таксины мөнгө нааша чааша сахиурын мөнгө гараад байдаг. За гэтэл шүүхтэр очихоор нөгөө талын өмгөөлөгч болоо актер өмгөөлөгч байлаа гэхэд юу гэж хэлэх үү гэхээр та хүн идэж уудаг амьдрахын тулд идэж уудаг штэ. Та тэр хүүхдийг сахиагүй байсан ч гэсэн та идэж уун штэ гэдэг байдал жишээний гаргана. За хүн нас орсон байлаа гэхэд ламын нөгөө шашны эд зүйлийн хохирлын баримтыг бас хохиролд гаргуулахгүй байх жишээний насан туршаагүй хүүхдтэр. За насанд хүрсэн хүн хохирогч болсон бол бас өөр ахгүй нөгөө за хэний инх очрын юун дээр ярих юм бол одоо бас нэг юм асуудал гараад байна. Юу гэхээр нөгөө хууль ёсны төлөөлөгч буюу ээж маань өөрөө нь ялах хүүхдэд ажил хийдэггүй хүн байсан байхгүй. Хэрвээ тэр ээж ажил хийдэг хүн байсан байх юм бол яах нь ажилгүй байсан хугацааныхын цалингоос нь хэмжилж болохоор болж байгаа. Гэтэл тэр хүн бага насны хүүхэдтэй ажил хийдэггүй хүн байсан байна. За бүр ингээ болохгүй болохоор нь одоо эмээг нь бас хүүхдэд сагч байгаа шүү дээ. Ээж нь ганцаараа эмнэлэг дээр авахгүй хоёулаа ингээ сагч байгаа. За эмээг нь та ажил хийжээс нөхөр эмээ нь үндсэндээ ажилд ороод нэг 10 удаа хонжсэн ч байх жишээ нь. Ингээд эмчилгээний баримт инх очир дээр гарах нөхцөл байдал нь бас ингээ багадаад. За тэгэнгүүт одоо арга хайж штэ би. Тэгэхээр ямар арга хайх вэ гэхээр уг нь бол хохирогч маань юм яриад хохирогч маань хөөх юм одоо ингээд өчигдрийн байдлаар 7 дахь удаага хагалгаанд орлоо. Гарны хагалгаанд орсон, гар мөчтэй нэг хагалгаанд орсон, хэвлийн хагалгаанд 6 дахь удаага орлоо. Тэр 6 дахь удаагийн хагалгааны нэг нь төлөлгөө хагалгаа байсан гидсийн онгоолгож бугаах цэвэрлэг. Бусд нь бол дандаа ойтол задраад одоо үндсэндээ эхлээс нь хамгийн эхнээс нь гидснээс нь 20 санжиг нарийн гидснээс нь 20 санжиг авсан бол одоо өчигдөр бас л хуучин оюунуудаа буцаж хайчлаа дахиад ингээд 4 газар залгалт хийгээд ийм байдлаар ингээд эмчилгээ үйлчилгээ ингээд явагдаад байдаг. Тэгсэн хэрнээ хохирол мөнгө нэвтлэх боломж байдгүй хохирогч маань сэрдэггүй. За хохирогч маань сэрдсэн мэдүүлэг өгөх чадвартай байх юм бол би тэр хүнийг шүүх сэтгэц гэм судалт үзүүлээд одоо энэ хүн энэ гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгцэнд гэм хор учирч уу гэд дүгнэлт гаргуулад гэм хор учирсан байна гэд сэтгэл санааны хохирол нэх боломжтой байгаад байгаа байхгүй. Гэтэл хохирогч маань тийм байгаад байгаа учраас надад бас тэр боломж бас гарахгүй байгаад байна. Тэгэхээр та нар одоо энэ жишээг ярьж байгаа нь өөр дээр чинь барьж байгаа ирж байгаа хэрэгүүдийг тэр нэн чухал бидний одоо нэг гол нэг бариад байгаа шүүхэд эмчилгээ хохирол гаргуулад байгаа цаашид гарах эмчилгээний зардал гэдэг байгаа шүү дээ. Энийг гаргуулах гэдэг гол бариад байгаа юм маань тэр сэтгцийн гэм судлалын дүгнэлт шүү. Энийг хамгийн түрүүнд гаргуу. Тэр нөгөө нэг сэтгцийн эмчнэр олон улсын өвчний зэрэглэлийн английн F43-2 эдэр гээд гаргах 1 2 гээд гаргах чинь нөгөө дасан зогцох эмгэг гээд
ихэнхдээ өчрхийл дүрцсэн хүүхдүүд ихэнхдээ эмгэгтэй гарна. Тэр бол сэтгцийн өвчин биш. Тэр гэмтэргийн улмаас тэр хүнд учирсан сэтгэл зүйн гэмтэл байхгүй юу? Гэмтэл, сэтгэл зүйн гэмтэл. Хүний эд эрхтэн зохиод яхаар хөхөрж байгаа үстэй, няцарж байгаа үстэй, хугарж байгаа үстэй. Тэрнтэй адилхан сэтгэц бас тэгж гэмтчээдэг. Тэр гэмтлийг тогтоочих юм бол за их очрын тухай цаашид маш удаан хугацааны эмчилгээ хэрэгтэй. Тэр эмчилгээний зардлаас гадна сэтгц зүйн эмчилгээний зардлыг бид нар тэгж гаргаж ирж хохирол нэхэмжлэх нөхцөл боломжийг бас шар хатанд сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв. Тэгэхээр байцаагчтай хүсэлт гарах нь энэ гэмтэлтэй байна уугүй юу гэдгийг. За ингээ хэргийн материал дууслаа. За өмгөөлөгч нар бол нэг таанараас нэг хайхтар давуу эрхтэй субъект биш. Яг энэ байцаан шийдэх ажиллагааны оролцогчийн хувьд хохирогчтойгоо та хэргийн материал дуусхаас өмнө юу танилцуулдаггүй гэвэл шинжээчийн дүгнэлтүүдийг танилцуулж байгаа. За хэргийн материал дууссаны дараа бүхэлд нь танилцуулдаг. Тэгэхээр тэрнээс өмнө бол бидний мэдээлэл яг л адилхан байна. Тэрнээс хойш бол хэргийн материал дууслаа бид хэдийн мэдээлэл яах нь арай өргөн болох нь шүү дээ. Бид нар нэг шинжээчийн дүгнэлтэд танилцаал нэг хүсэлт гаргаад тиймэрхүү байдлаар л оролцоод явна. Хэргийн материал дуусах хүртэл. Бачаргал их чинь цаг нь дууссан юм уу? За энийг дуусгач. За тэгээд эсвэл одоо энэ хэргийг хай. За эсвэл бол яллагдагчаар татъя. Яллагт нөгөө шүүх рүү шилжүүлэх гэсэн. За эрүүгийн хэрэг хян шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэг өртөгч, мөрдөгч прокуророос татгалзаж болно. Та хэд нөгөө шүүгчээс, мөрдөгчөөс, прокуророос татгалзаж болно. Байцаан шийдэх хууль заасан үндслүүд байгаад байгаа. Тэр үндслүүдээр татгалзаж болно. Байцаагч ажиллаа хийхгүй эсвэл нөгөө талдаа ажиллаж байна гэсэн илт тийм юу нотлох баримт эднэр байгаа байх юм бол заа юу. За үнэхээр хэрэг өртөгч, мөрдөгчийн хууль бус үйл ажиллагаанд бас гомдол гаргаж болно. Яг хуулийн дагуу ажиллахгүй байна. Энэ хүн хууль бус үйл ажиллагаа явуулаад байна гэдэг ийм нөхцөл байдал болвол бас гомдол гаргаж болох нэ.